За сайн байна уу бүгдээрээ. Өнөөдөр Python-гийнхаа 14 дугаар хичээлийг оръё. Өнгөрсөн хичээл дээр амласан ёсороо өнөөдөр болохоор бүгдээрээ library гэж юу вэ? Тэгээд library-г одоо яаж ашигладаг вэ гэдэг талаар өнөөдөр үзэх болно. Тэгээд дараагийнхаа хичээлийг эхлэхээс өмнө би өнгөрсөн хичээлтэй холбоотой нэг юмыг богинохон тайлбарлах гэсэн. Тэгээ өнгөрсөн хичээл дээр болохоор би одоо энэ нэг for loop-ээ болохоор би name болон score одоо хоёулангийнх нь key болон одоо dictionary-ийн key гэдэг нь одоо бидний тохиолдолд болохоор энэ нэрнүүд байгаа тий сурагчдын нэрнүүд байгаа. Тэгээд value гэдэг нь болохоор энэ дүнгууд нь байгаа. Бидний тохиолдолд тий. Тэгээд тэрнийх одоо элемент болгоноор нь өнгөрсөн удаа дээр одоо items-ыг ашигласан байгаа тий. Тэгэнгүүтээ энэ нь юу хэлэх гээд байна гэхэлэр энэ нь бол заавал шаардлагагүйсэн одоо items-аас гадна values гэж одоо iterate гэж явж болдог одоо for loop-ээр явж болдог эсвэл keys гэж явж болдог тийм keys гэсэн одоо методуудыг хэрэгжилж болдог. Тэгтэл би items-ыг болохоор ашигласан байгаа. Items гэдэг нь болохоор яг dictionary-ийн элемент болгоноор явна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор би ерөөсөө name болон score-ыг нь одоо key болон value-г нь болохоор тусдаа хэрэглэхгүй байгаа. Зөвхөн одоо би эннийхэн key одоо category гэсэн dictionary-ийн key-г ашиглаад тэгээд нийт A авсан хүүхдүүд, B авсан хүүхдүүд, C авсан хүүхдүүд гэх мэтлэн тусгаарлсан ба одоо зүгээр тоолсон байгаа тий. Тэгэхээр хэрвээ би за энэ тэнцэн хүүхдүүд тоолохгүйгээр зөвхөн тоолох тохиолдолд бол бид нар энэ тохиолдолд бол values гэдэг зөвхөн ашиглаж болно тий. Жишээлбэл score зөвхөн score гэж ангуудаа энэ дээр одоо энэ дээр шууд алдаа зааж аваад би нэг одоо нэг iterate хийдэг одоо явах хэвээр юм items-ийн тохиолдолд хоёр хэвсэгчээр гүйлгдэг. Тэр юм байхгүй ангууд шууд алдаа зааж байна. Тэгэхээр items биш энэ тохиолдолд бидэрт хэрэгтэй юм нь болохоор зөвхөн дүнгээр нь ялгаж тоолж байгаа учраас values гэхэд болно тий. Values гэхэд болно. Энэ том бичсэн байна. Тэгээ values гэхэд болно. Зөвхөн values-аар нь яваад тэгээд тоолно гэсэн үг. Тэгэнгүүт бидэрт болохоор хангалттай байна тий зөвхөн values-аар нь ангилалт хийж чинь гэсэн үг. Тэгээд A авсан хүүхдүүд энэ тоо, B авсан хүүхдүүд энэ тоо, C авсан хүүхдүүд энэ тоог нь тоглож чинь. Тэгэхээр миний одооноос эхлээд бас одоо энэ хичээлүүдийг үзэж байгаа хүмүүс нь даалгавар хийвэл толгоогоо ажилуулбал зүгээр учраас зөвхөн хараад авах биш те. Би та нарт нэг даалгавар өгье. Тэгээд дараагийн хичээл дээр би тэрнийхээ хариуг нь та нарт харуулна. Тэгээд баг зэргийн бодоо даалгавар хийхийг бодоорой. Тэгээд яан гэхлээр бид нар хэрвээ A авсан хүүхдүүдийг нэртэй, дүнтэй хадгалах гэж байгаа бол A авсан хүүхдүүдийн одоо тусгаарлаад нэртэй, дүнтэй бичээд B авсан хүүхдүүдийг нэртэй, дүнтэй бичээд тэгээд C авсан хүүхдүүдийг нэртэй, дүнтэй бичээд үзээрэй. Тэгэнгүүт одоо энэ for loop-ыг яаж хийж болох вэ? Values-ыг ашиглах уу? Items-ыг ашиглах уу? Keys-ыг ашиглах уу? Keys гэдэг нь одоо энэ values хаалтаа нэгээд хааж байгаагийн оронд keys ашиглана гэсэн үг тий. Keys ингэж ашиглана гэсэн үг. Тэгэхээр тэр тохиолдолд энийг алийг нь ашиглах вэ? Тэгээд яаж би одоо dictionary-г зохиох вэ гэдгээ энэ даалгаврыг хийгээд үзээрэй. Тэгээд дараагийн хичээл дээр би хариуг нь өгье. Энийг бүгдээ найрлагчаа. Тэгээд өнөөдрийн хичээл болохоор library гэдэг нь болохоор үгчилбэл номын сан гэж байгаа. Тэгтээ ерөнхийдөө бол номын сангийн одоо санааг авсан гэсэн үг. Юу гэж байгаа юм гэхлээр артталт нь 100 мянган код нэг одоо төрлийн library-д арт нь код биччихсэн юм пакет орж ирдэг. Ийм хайрцагсан коднууд орж ирдэг гэсэн үг.
Тэр коднуудыг болохоор бид нар заавал ингээд тусдаа нэг бүрчлэн бүгдийг нь битээд авах шаардлагагүйгээр бидний ажлыг хөнгөвчлөөд тэгээд маш сайн шалгасан чанар сайтай тийм функц болон коднуудыг ингээд пакет хэлбэртэйгээр өгдөг. Тэрийг нь болохоор бид нар хэрвээ ашиглаж сурах юм бол ямар хэлбэрүүд байдаг энэ гэх мэтлэн тэрийг нь ашиглаж сурах юм бол бид нар одоо хийж байгаа зүйлээ одоо жишээлбэл дата анализ хийдэг хүн байлаа гэж бодоход дата анализ хийхэд нь ажлыг нь хөнгөвчүүлж өгнө гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол доторх функц одоо бичсэн коднууд нь болохоор ерөнхийдөө зөвхөн хамгийн үр дүнтэйгээр бичсэн team коднууд байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо явж байгаа чиглэлээс хамаарат ерөнхийдөө хүмүүс тэр library-г хэрэгжилж сурдаг байгаа. За тэгэхээр library-г бол ерөнхийдөө Python-д 2 ангилна. Одоо бүр томоор ерөнхийдөө 2 ангилна. Хэрвээ Python-г суулгасан хойно Python-д дагалдаж ирдэг libraries гэж байна. Тэгээд нөгөөдөл нь болохоор заавал суулгах ёстой Python libraries гэж байна. Тэгээ ерөнхийдөө анханасаа Python-тагаа цугтаа ирдэг library-нууд нь болохоор ерөнхийдөө маш олон байгаа 200 гаруй library-нууд байгаа. Ямар хэрэглээнээс хамаарат маш олон төрлийн хэрэглээ байж болно те Python хэрэгэлдэг. Тэгээд бусад суулгадаг Python-уудыг нь болохоор хүмүүс их хвчлэн суулгаад тэгээ яадаг. Тэгээ хамгийн их хэрэглэгдэг одоо built-in гэж хэлдэг. Тэр нь болохоор анханасаа суулгацсан Python-тагаа цугтаа ирдэг library гэсэн үг. Тэдгээр нь болохоор одоо жишээлбэл эдгээр library-нууд байна. Math random date time math гэхээр ерөнхийдөө бүх математиктэй холбоотой янз бүрийн үйлдэлүүдийг хийдэг функцуудыг арталт нь биччихсэн team library байна гэсэн үг. Тэгээ ганцхан функцүүд байхгүй тэгээд арталт нь бичсэн кодууд нь зарим нь болохоор жишээлбэл ямар нэгэн тоо математикт маш их хэрэгэлдэг жишээлбэл p гэж байна. P-г бол арталт нь ингээд тоог нь бичээд хадгалчихсан байна гэсэн үг. Тэгээ random date time random гэдэг нь болохоор тохиолдлын тоо. Тэгээ date time гэдэг нь болохоор цаг одоо он сар өдөртэй холбоотой. Time цагтай холбоотой. Тэгээд OS гэдэг нь болохоор жишээлбэл Python-ы компьютерийн үйлдвэрлэлийн системтэй харьцагтай холбоотой team library байна. Гэх мэтлэн ингээд айгүй олон төрлийн library байгаа. Энэ нь болохоор айгүй олон хэрэглэгддэг Python-д одоо library-уудын нэг нь. Тэгээ одоо би жишээлбэл нэг юм UI Python-ыг болохоор хэрвээ ямар нэгэн library байх юм бол заавал import хийдэг. Import гэдэг нь оруулж ирэх гэсэн үг шүү дээ, тий. Заавал import хийдэг байгаа. Тэгээд import math гэдээ оруулцдаг. Математик оруулж ирсэн байгаа. Тэгэнгүүтээ print гэдэг нь болохоор зөвхөн бид нар харахын одоо үр дүнгийн харахын үүднээс бичиж байгаа. Тэрнээс бол одоо ямар нэгэн код бичсэн байх юм бол print дандаа бичээд авахгүй тий. Зөвхөн энэ яг миний хүссэн үр дүн гаргаж ийнү гэж харах гэж байгаа тохиолдолд тий терминал дээр ингэж харах гэж байгаа тохиолдолд print гэж одоо хэвлэж байгаа. Тэгээд матик одоо юг library-г яаж ашигладаг гэхээр матик импорт хийсэн байгаа болохоор тэгээд дотор нь бичсэн одоо ямар нэгэн функц болон хувьсагч янз бүрийн хувьсагч энэ гэсэн хадгалсан юмнуудыг нь болохоор ингэж оруулж ирдэг байгаа. Square root гэдэг нь одоо ядгуурыг нь олдог функц дотор нь биччихсэн байгаа. Тэрийг нь болохоор ингэж бичнэ. Одоо ерөнхийдөө ингэж код бичих байгаа. Тэгэнгүүт яан гэхлээр энэ бидэрт мэдээж 4 хөстэй тий 16-гийн язгуур нь болохоор 4 гэж байгаа. Энэ функцийг нь одоо аль хэдийн биччихсэн байна гэсэн үг. Энэ ямар язгуур вэ? За тэгэнгүүт мэдээж одоо square root одоо ямар нэгэн 16 гэсэн тоо хувьсагч байлаа гэж бодоход 16-гийн язгуурыг олоход хэдий одоо тий олох гэж бичгээд бол хэдий амархан ч гэсэн одоо жишээлбэл 16-гийн язгуур гэдэг бол 16-гийн 0.5 зэрэг гэсэн үг тий 0.5 зэрэг гэсэн үг.
тэгэхээр энэ тохиолдолд бол дорхны язгуур олчин. Тэгээ яагаад заавал ийм ядаргаатай юм бичих хэрэгтэй гэхлээр хэрвээ их хэмжээний одоо том жоохон ийм юу хичээлээ гэж бодоход том яв хичээлээ гэж бодоход тэгээд тэн дээр нь юмаа ингээд жоохон тодорхой ингэж харуулхад бол тэгээд алдаа баг гарах боломжтой. Тэгээд жишээлбэл би ямар нэгэн алдаанаас болоод ингээд бичиж болно. Тэрний оронд алдаа баг гарan шууд square root байгаа гэдэг нь харагдана. Гэх мэтлэн ийм даваа талтай. Ийм жижигхэн функц дээр бол ийм даваа талтай байгаа. Мэдээж том хэмжээний функц бичигдсэн байх юм бол мэдээж даваа тал нь бол ойлгомжтой. Тэгээд тийм учраас ингэж ерөнхийдөө ингэж оруулж хэрэгэлдэг байгаа тийм. Library-д бичсэн функцүүдийг болохоор ингэж хэрэгжилж болдог байна. Тэгэнгүүт за энийг хальтаа юу яагаад харуулчих. Тэгэнгүүт 4 гээд хоёул адилхан хариутай байж таараа. Тэгээд зарим тохиолдолд жишээлбэл эн чинь нөгөө компьютер учраас одоо жишээлбэл бид нар мэдээж компьютер байгуулвал янз бүрийн тооны машин дорхно хэрэгжилж болно. Гэхдээ зарим тохиолдолд одоо язгуурыг нь авч чадахгүй функцүүд байна тий. Тоонууд байна тий. Тийм тохиолдолд бол айгүй амархан ингээ болчихж байгаа. Тэгээ хэрвээ энэ нь ингээд одоо бүр томьёонд ингээ суудсан байх юм бол энийг ингээ бичгээд болол айгүй хэлбэр болчихж байгаа гэсэн үг. За тэгээ бас нэг дараагийн юм хэлэхэд бол одоо янз бүрийн нэртэй library-нууд байгаа тийм. Тэгэхэд мэдээж одоо энэ mat гэж бичгээд их хэмжээний томьёо бичиж байгаа юм бол mat гэд бичээд хараа арай их бичих шаардлага болчихж байгаа. Тэгэнгүүт яаж хэрэгэлдэг вэ гэхлээр жишээлбэл as m гэдээ оруулаад ирчин. Энэ одоо нэрийг бол өөртөө тодорхойлж болно. Тэгээ юу ч хийж болно. Энэ дээр банана байсан ч болно. Сара байсан ч болно. Тэгээ одоо сара гэдэг нэрийг за болдоо байсан ч болно тий. Ямар ч одоо нэр байж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр матик M гэсэн нэртэйгээр оруулж ир гэсэн үг. Тэгэнгүүт одоо дараа нь би матик M гэсэн нэртэйгээр оруулж ир гэсэн учраас mat гэдэгт нь одоо энэ шараар юу ятглаа тий. Заагаад нэг асуудал байна гэдэг ингэж байна тий. Тэгэнгүүт нь add import mat гэж байна те. Бид нар тэгсэн чинь нөгөө as m-ээр оруулаад ирчихсэн байгаа болохоор m-ийг нь хариулах хэрэгтэй. Тэгэхээр энийг нь болохоор m-ээр оруулж ирнэ гэсэн үг. M-ээр оруулж ирнэ гэсэн. M-ээр биччихнэ гэсэн үг. Тэгээд дараагийнх нь тоонууд нь ямар нэгэн юмнууд одоо ингээ бодож байгаа юм бол дандаа m-ээр оруулдаг. Матаар биш m-ээр оруулаад. Тэгээд одоо бидний хэрэглэх одоо зарим нэг функцүүд ч юм уу тэдгээр нь байгаа юу энтер гэж харахад бол шууд интернетээр ингээ хаагаал тэр функц байгаа юу тэрнтэй холбоотой функц байгаа юу гэдэг мэдээж интернетээр хайж болно. Одоо үед бол бүр амархан ChatGPT-гээс асуугаад энэ library дотор ийм функц ийм хийдэг функц байгаа юу гэдэг ингээ асууж болно тий. Бүр илүү амархан болчихсон байгаа. ChatGPT бол ингээ бүх мэдээллийг болохоор дотор тренинг хийсэн байгаа учраас асуухад илүү их хэлбэр зүгээр Google-аас хайж аснаас. За тэгэхээр ийм байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор суулгадаг library-нууд байгаа. Одоо заавал юун дээрээ терминал онгоолгоод суулгаад тэр одоо library-гээ суулгаад тхий хэрэгэлдэг library байгаа. За тэгэхээр одоо гадны library-г хэрэглэхээр маш олон өдөр тутмын одоо янз бүрийн data analysis хийхэд ч юм уу өдөр тутмын хэрэглэх шаардлагатай library-нэ бас заавал суулгах хэрэгтэй болдог. Тэр тохиолдолд яаж суулгах вэ гэхээр энэ одоо Python энэ editor дээр суулгахгүй мэдээж яан гэхлээр ерөнхийдөө бол MacBook дээр бол терминал дээр за Windows дээр бол command prompt юм уу эсвэл PowerShell дээр суулгана. Тэгээ ерөнхийдөө яаж суулгах вэ гэхээр одоо ингэнгүүт терминал гээд тэгээд pip install numpad жишээлбэл би
NumPy гэдэг нь. За ингэж суулгаад pip install тэгээд library гэж бичнэ гэсэн үг. Library-ийн нэрийг нь бичнэ гэсэн үг. Тэгээд суулгаад тэгээ миний тохиолдолд болохоор аль хэдийн суучихсан байсан учраас одоо энэ дээр суусан гэж харагдахгүй байна. Тэрнээс биш та нар хэрвээ суулгаагүй байсан бол одоо энэ суулгаад тэгээ гэсэн үг. За тэгэхээр тэгээд ерөнхийдөө pip гэдэг юмыг бас суулгадаг байгаа. Гэхдээ хөвчлэн Python-ыг суулгачихсан байх юм бол pip нь болохоор зургатаа ороод ирдэг учраас тэрэн дээр санаа зовох асуудалгүй гэж бодож байна. Тэгээд тэгээ хэрвээ одоо ямар нэгэн асуудал гарах юм бол ChatGPT-аас асуугаад надад ийм асуудал байна. Эсвэл гарч байгаа хариуг нь энэ дээр копи хийж аваад тэгээд ChatGPT-ээс асуугаад ямар асуудал гарч байна би энийг суулгамаар байна гэд ийм суулгамаар байна гэж хэлээд тийг асууна. Тийм байгаа. За тэгээд суулгачихна. За жишээлбэл би одоо болохоор NumPy-ыг импорт хийж өрье. Import NumPy. NumPy-ыг болохоор айгүй хэрэгэлдэг library. Тэгээд library нь болохоор энэ NumPy гэдэг library нь болохоор ихэвчлэн дандаа NP-гээр импорт хийдэг. Ер нь баг бүх хүмүүс NP-гээр одоо гэсэн нэртэйгээр оруулж ярьдаг. Тэгээд NP ингээд кодондод явж байгаа юм бол NumPy байдаг. За тэгээд NumPy нь болохоор ямар library гэхлээр NumPy numerical Python одоо жишээлбэл бичих юм бол numerical Python гэсэн нэртэй library байгаа. Тэгээд энийг нь болохоор товчлоод NumPy гэд биччихсэн байгаа. Тэгээ энэ дээр нь гарахаар ингээд нөгөө документийн айгуу гоё тайлбарыг нь бичиж өгсөн байна шүү дээ. Тэгээ юу байдаг. Тэгээд юунд хэрэгэлдэг хөрчлэн иймэрхүү юмыг нь заагаад өгчихсэн байна. Энэ дээр ингээд тайлбарлчихсан байна. Тэгээд numerical Python гэсний товчлол тэгээд юу хийдэг гэхлээр хөвчлэн data analysis дээр маш их хэрэгэлдэг. Энэ нь болохоор янз бүрийн одоо array тоон өгөгдөл дээр ерөнхийдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд одоо матрикс хэлбэртэй тийм тоон дээр ч ажиллах боломжтой. Одоо жишээлбэл Mat бол Python дээр анханасаа суулгачихсан цогтой орж ирдэг library байгаа. Тэгээд ер нь хялбар ийм янз бүрийн функцүүд байдаг. Тэгээд математик функцүүд ингээд байдаг. Тэгээд янз бүрийн хувьсагч одоо тогтмол тоонуудыг эсвэл хадгалчихсан тийм байдаг. Харин NumPy бол их хэмжээний өгөгдөлтэй ажиллахад тохиромжтой. Тэгээ матрикс хэлбэртэй эсвэл вектор хэлбэртэй тиймэрхүү одоо өгөгдөлтөөр ажиллахад хялбар ийм library байгаа. Тэгээд дотор нь мэдээж бас математикийн функцүүд биччихсэн байгаа. Тэр нь илүү их одоо вектор матрикс хэлбэртэй тоон өгөгдлүүдээр ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө NumPy бол бүхэл янз бүрийн машин learning гэж байна уу эсвэл янз бүрийн математик асуудал шийдэхэд бол дандаа импортлж оруулж ирдэг ийм өргөн хэрэглээний library байгаа. За тэгэхээр ерөнхийдөө сая ярьсан юм товчлоод нэг жишээн дээр би та бүхэнд харууллаа гэж бодоход жишээлбэл print гэдэг одоо нэг тооны square root одоо дахиад язгуурыг нь авъя. Хамгийн хэлбэр жишээ. Тэгэнгүүт матта болохоор m-ээр оруулаад ирчихсэн байгаа. Тэгээд square root гэсэн одоо энэ нөгөө функцүүдийн хадгалсан нэрнүүдийг нь болохоор яаж хийж агаад интернетээс хайгаад юм уу те ямар нэгэн хэрэгтэй тэгээ мэдгүй байгаа бол интернетээс хайгаад юм уу тэр нэрнүүдийг нь олж ирнэ гэсэн үг. Энэ нь болохоор ямар нэгэн тохиолдлын нэрнүүд бол биш гэсэн үг. Тэнгүүтээ би энэ дээр одоо жишээлбэл 16 гэдэг зөвлөгөөг нь авчи. Тэгээ бичнэ. Тэгээд одоо болохоор NumPy-аар болохоор яг л адилхан 16-гийн язгуурыг авч болно. Тэгэхдээ энэ тохиолдолд болохоор би жишээлбэл нэг листийг авч болно. Жишээлбэл одоо олон тоог зэрэг одоо би нөгөө
олон тог зэрэг язгуурыг нь авч болдог гэсэн үг. Жишээлбэл use гэдэг ингээд 3 тоо одоо оруулсан им лист байлаа гэж бодоход нэг бүрчлэн язгуурыг нь аваад надад хариулдаг гэсэн үг. Тим хийж болдог байгаа. Тэгээд одоо энэ олон тооны язгууруудыг болохоор жишээлбэл мат дээр хийж болдоггүй. Мат дээр бол зөвхөн нэг өгөгдөл авна. Тэгээд тэрнийхээ үйлдэл хийдэг гэсэн үг. Тэгэнгүүт та нар харж байна. Ерөнхийдөө бол mat нь болохоор 4 өгж जैन. Тэгээд numpy нь болохоор 3 тоон дээр зэрэг язгуур авч ийм үйлдэл хийсэн байна. За тэгэхээр одоо нөгөө data analysis тал дээр болохоор бас нэг өргөн хэрэгэлдэг маш өргөн хэрэгэлдэг library нь болохоор pandas гэж байдаг. Pandas нь болохоор ерөнхийдөө маш их нөгөө нэг одоо янз бүрийн файлуудтай ажиллахад тоон одоо файлуудыг оруулж ирээд тэгээд ингээд ажиллахад хэрэгтэй байдаг. Тэгээд бас дээр нь SciPy байдаг. SciPy гэж байдаг. SciPy гэж байдаг. Тэгээ SciPy гэдэг нь болохоор Scientific Python гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө scientific одоо бодлолтой холбоотой янз бүрийн хэрэгтэй функцууд байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол SciPy тэгээд Pandas, NumPy-г бол маш их хэрэгэлдэг байгаа. Matic бас зарим дээр хэрэгэлдэг байгаа. Тэгээ мэдээж одоо ингээд data analysis гэхээр visualization орж ирнэ тий. Одоо юугаар графикаар төрслөх датагаа өгөгдлүүтэй одоо монголоор дата гэж бас ялгаагүй ярих бах. Тэгээд датагаа болохоор өгөгдлөөр биш графикаар дүрслэх те янз бүрийн графикаар дүрслэх тийм юмнууд байна. Тэн дээр нь одоо жишээлбэл matplot library гэж байдаг. Mathematical plot library enter гэдэг тийм байдаг. Тэгээд одоо Seaborn гэж бас байдаг. Seaborn энэ бас visualization гэсэн library байгаа. Гэх мэтлэн ийм library байгаа. Тэгээд мэдээж machine learning зориулсан бас library-нууд байгаа. Тэрний дунд нь жишээлбэл TensorFlow маш их хэрэгэлдэг. Тэгээд дээрэс нь нөгөө scikit-learn ч юм уу тий. Scikit-learn гэж library байгаа. Тэгээд одоо жишээлбэл хэл нөгөө одоо текстийн machine learning-ийн процесс хийхэд болохоор NLTK гэж library байгаа. NLTK гэдэг нь болохоор ерөнхийдөө NLP-ийн natural language processing гэсэн үг. NLP гэдэг нь тэгээд тэрнтэй холбоотой ерөнхийдөө одоо суур хэрэглээнүүд нь байна гэсэн үг. NLTK гэдэг нь юу гэж байна? Одоо юу гэхээр natural language toolkit гэсэн үг. Тэгээд тэрнтэй холбоотой мэдээж янз бүрийн хэрэгслүүд нь дотор нь байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө тексттэй холбоотой machine learning хэлэх юм бол NLTK-г бол заавал хэрэгэлдэг гэсэн үг. Бас энэс гадна өөр мэдээж library-нууд байгаа. Тэгээд би энэ дээр болохоор юу хэлж байгаа юм гэхээр ерөнхийдөө олон library байгаа. Тэгээ хамгийн хэрэгэлдэгүүд нь нэг иймэрхүү жишээнүүд байна гэж л хэлж байгаа гэсэн үг. Тэгээд жишээлбэл audio speech audio processing library-нууд нь болохоор Whisper гэж байгаа. Тэгээд веб болон API-тай холбоотой library-нууд донд нь болохоор request гэж байгаа. Тэгээ Flask гэж байгаа тийм. Flask гэж байна, Fast API гэж байна. Fast API гэдэг ийм library-нууд байна. Гэх мэтлэн ийм library-нууд. Тэгээд мэдээж ямар нэгэн чиглэл явж байгаа чиглэлээс хамаарат одоо web application ч байна уу эсвэл одоо нэг data analysis хийж байгаа ч юм уу те data analysis хийж байгаа ч юм уу эсвэл янз бүрийн machine learning project хийж байгаас хамаарат тэр library-г нь ер нь гол юмнуудыг нь хэрэгэлж сурдаг байгаа. Тэгээд ингэж явна гэдэг ингэж доторх функц болон өсөгчүүдийг нь хэрэгэлж сурдаг. Ийм байгаа.
За тэгээд өнөөдөр болохоор бүгдээр ингээд library-ны талаар үзлээ. Дараагийн хичээл дээр хичээл даалгавраа хийх бодорой. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө нэлээд гайгүй суур одоо ойлголтуудыг одоо хүртэл авчихсан байгаа. Тийм учраас дараагийн цаашдаа ингээд бас сурах зөндөө байгаа. Тэрийг нь болохоор шууд юун дээр жишээ одоо ямар нэгэн одоо кодн дээр бүгдээрээ одооноос эхлээд хийж эхэлнэ. Эхлээд болохоор би дата анализ хий гэж бодож байна. Тэгээд дата анализаа нэлээд жишээ аваад нэлээд хичээл орсны дараа би одоо юутай холбоотой одоо тексттэй холбоотой тийшээ жохоорой гэж бодож байна. Орж танилцуулъя гэж бодож байна. Тэгээд нэг сэрэ дээр Python beginner гэсэн сэрэ дээр одоо сэрэ гэдэг нь одоо энэ дугаарууд дээр ижлэгэн энэ дугаарууд дээр цаашаа ингэж явъя гэж бодож байна. Тэгээд дараагийн хичээл дээр болохоор би data analysis-тэй холбоотой жишээ орно. Тэгээд тэрэн дээр одоо library-га хэрэгэл цурья. Тэгээд dataтай ажиллаж цурья гэсэн үг. За тэгээд дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баярлалаа.